Эхнийх нь вебсайт, хоёр дахь нь интернет маркетинг. Интернет маркетингийн талаар ойлголт багтаа бол тухайн бизнес төдийлөн амжилттай болох магадлал багасаа явцдаг. За бид нар өнөөдөр вебсайт дээр илүү төвлөрч ярих гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр бид нар ямар вебсайтын талаар ярих гэдэг юм гэхээр үр дүнтэй вебсайтын талаар ярих гэдэг байна. Өөрөөр хэлбэл үр дүнтэй вебсайт гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр байнгын урсгал ирж идэг. За тэр урсгалд ирэхээр тэдэнд ямар мэдээлэл хэрэгтэй, тэр мэдээллийг автоматжлагдсан байдлаар өгөөд тэгээд борлуулалтанд бэлдээд идэг тийм вебсайтын талаар ярих гэж байна. Өөрөөр хэлбэл борлуулалт бий болгож идэг тийм вебсайтын талаар ярих гэж байна. За борлуулалт бий болгодог вебсайт гэхээр хэрэг зөв ажиллах юм бол энэ нь танай байгууллагын бараг 24 цагийн салбар шиг л ажилладаг тийм вебсайт болох боломжтой. За ийм вебсайт бий болгохын тулд юун төрөнд бол хоёр гол хүчин зүйлийг бол хийж өгөх хэрэгтэй байдаг. Эхнийх нь байнгын урсгал ирж явах хэрэгтэй. Хоёр дахь нь тэднийг цахим аргаар бүртгэж авдаг байх хэрэгтэй. Тэднийг бүртгэж авснаар өөрөөр хэлбэл имэйл хаягийг нь авснаар тэдэртэй цаашдын харилцаа тогтоох хэрэгтэй мэдээллийг нь явуулах юм боломжтой болдог. Тэр ажлыг бид нар автоматжлагдсан байдлаар автомат имэйл явуулах байдлаар хийх юм бол зөв болдог. За урсгал ирүүлэхийн тулд бид нар юу хийх хэрэгтэй гэдэг нь нэгдүгээр түлхүүр үгийн судалгаа хийх хэрэгтэй. Хоёрдугаар тухайн түлхүүр үгийг ашиглаад хайлтын системийн оновчлол вебсайт хийж өгдөг. За түлхүүр үгийн судалгаа хийхэд бол тусгай програмууд байдаг. За жишээлбэл энэ Keyword Tool гэдэг миний ашигладаг програм байгаа. Өөрөөр хэлбэл танай хэрэглэгчд ямар түлхүүрээр Google-ийн хайлт хийгээд байна вэ гэдгийг мэдэх гэж байгаа юм л да. Тэрийг мэдснээр тухайн түлхүүрээр хайлтын системийн оновчлол вебсайтад оруулж өгснөөр Google-ийн хайлтанд дээшээ гарах боломжтой болно гэсэн үг. Дээшээ гарах юм бол танай вебсайт руу их урсгал ирэх боломжтой болно гэсэн үг. Байнгын урсгалтай болно. За жишээлбэл би сургалт гэдэг үг орсон түлхүүр үгийг хэвлэе. За энд Google-ээр сонгож өгнө. За аль улсаас их хайлт гэдгийг энд оруулаад өгчин. За ингээд бид нар энэ дээр дарчнаа. За ингээд сургалт гэдэг үг орсон нийт 151 түлхүүр үг байна. Гэхдээ эндээс яг аль түлхүүрийг нь хэрэглэж танай хэрэглэгч хайлт хийж байна гэдгийг нь бодолцож үзэх хэрэгтэй. За сургалт дамжаа гэж хайж гин үү? Сургалтын төв гэж хайгаад байна уу? За ийм байдлаар бид түлхүүрийн судалгаагаа хийдэг. За түүний дараа бид энэ түлхүүрийг ашиглаад хайлтын системийн оновчлол гэдэг зүйлийг хийж өгснөөр вебсайт маань Google-ийн хайлтанд гарах боломжтой болно. За жишээлбэл бид нар манай бол маркетингийн интернет маркетингийн үйлчилгээ үзүүлдэг. Маркетингийн үйлчилгээгээ хайхад манай вебсайт за одоо хамгийн ингэж гарч ирж байна. За ингээд хайлт хийж байгаа урсгалыг вебсайт руугаа ирүүлээд байх боломжтой болно гэсэн үг. За ингээд бид нар түлхүүр үгийн судалгаа хийжлээ, хайлтын системийн оновчлол гэдэг юм хийжлээ. Хоёр дахь гол хийхээр вебсайт зочилсон хүмүүсүүд маань бүртгүүлэх боломжтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хүнийхээ имэйл хаягийг нь авах боломжтой байна гэсэн үг. Ингэснээр бид нар вебсайт зочилж байгаа хүмүүсүүдэд цаашдын харилцаа тогтоох, тэдэнд хэрэгтэй байх мэдээллүүдийг илгээж борлуулалт руу хөтлөх юм боломжтой болно. За ер нь энэ бүртгүүлэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэдгийг би тайлбарлаж өгье гэж бодож байна. За хүмүүс бол вебсайтад зочилдог. Зочлоод контентыг сонирхож үздэг. За блог, нийтлэлч гэдэг юм уу тэр хэрэгтэй мэдээллийг үздэг. За манай нийтлэлүүд шиг энд ингээ орсон байгаа харагдаж байна. Контентыг үзэж танилцаад эднийх ийм хэрэгтэй контентууд мэдээллүүд оруулдаг юм байна. За би танах шинэ юм оруулж үгүй юу гэж дахин зочлоо шалгаад баймааргүй байна.
Би танад имэйл хийгээ өгчээ танах шинэ юм оруулахаараа надад мэдэгдэж байгаач гэж зочны хувьд бол тэгж бүртгүүлж байгаа хэрэг юм. За би вебсайтыг эзэмшигчийн хувьд тухайн зочны имэйл ID-г бүртгэж авснараа нэгдүгээрт бол үүрэгтэй болж байгаа. Тухайн хүнд шинэ мэдээлэл оруулахаараа мэдэгдэх үүрэгтэй болж байгаа. Гэхдээ энийг мэдээж имэйлийн автоматчлагдсан байдлаар хийвэл илүү тохиромжтой. За хоёрдугаарт гэвэл би тухайн мэдээллийг ашиглаад бас маркетингийн зорилгоор ашиглаж болно. Өөрөөр хэлбэл тэр хүнд хэрэгтэй мэдээллүүдийг явуулангаа тэр хүнд бас хэрэгтэй манайх ийм үйлчилгээ үзүүлдэг шүү гэдэг мессежийг өгч болно гэсэн үг. За хоёр дахь хэлбэр нь тэр хүнд хэрэгтэй ном санал болгоно. За захин ном гэдэг байгаа. За энэ номыг авахын тулд тухайн хүн маань имэйл хийгээ өгнө. За имэйл хийгээр нь тэр хүнд энэ ном маань очино. За ийм байдлаар арай жоохон хүчтгсэн хэлбэр гэж ойлгож байна. Вебсайт бас өөр ямар ач холбогдолтой болох вэ гэхээр нэгдүгээрт бол хэл харгалзахгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох тийм боломжтой болж байгаа. Хоёрдугаар чинээр онлайн дэлгүүрээ нээж байгаа хүмүүсүүд энэ зардал хэмнэх сайн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл бид нар онлайн дэлгүүр ажиллаж байгаа тохиолдолд агуулгын зардалч гэдэг юм эсвэл худалдагчийн ажилуулах хүслэх тийм зардал эдгээр байхгүй учраас зардал хэмнэх боломжтой. Хоёрдугаарт уран бүтээлчид одоо дижитал бүтээгдэхүүнүүдэд интернет орчинд борлуулахад их хатаахан байдаг. За дөрөвдүгээрт төрөл бүрийн сургалт үзүүлдэг байгууллагуудын хувьд хэрэглэгчтэй олж авах их хатаахан байдаг. За бид нар жишээлбэл цахим маркетинг сургалт гэдэг 7 хоног сургалт явуулдаг. За хэрэглэгчтэй Google-с хайлт хийж байгаа хэрэглэгчтэй нэг сургалт бүрдүүлж аваад хахад их тохиромжтой байж байгаа. За мөн бид нар мөн энд чатыг нь холбоод өгөх юм боломжтой. Асуултууд асуувал энд асуултаа бичнэ. Энэ мессеж нь манай пэйж дээр ирэх байдлаар харилцаа тогтоох энэ боломжууд нь байж ах ёстой юм аа. За бид нар вебсайтыг үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ бидний нэг онцлог тал вебсайтыг үйлчилгээн дээр бусад байгууллага онцлог тал гэх юм бол аль болохоор энэ маркетингийн интернет маркетингийн элементүүдийг сайн шийдэж өгсөн хувилбараар вебсайтаа хийхийг зорддог. Өөрөөр хэлбэл борлуулалт бий болгох ийм вебсайт хийж өгөхийг зорддог. За өнгөрсөн хугацаанд бид нэг 50 орчим байгууллагын вебсайтыг хийж өгсөн. За хэрэг та вебсайттай холбоотой үйлчилгээний талаар мэдээлэл авах, за үнийн санал авахыг хүсэж байвал энэ доорх бидний оруулсан холбоос дээр дараад мэдээлэл авах юм боломжтой.